Одоо бүгдөө төслийн харагдцуудад хэрхэн зорчхойг авч үзье. Нийт дөрөнд бүгдөө Quick Access Toolbar-ын уг байшингийн зураг дээр товшиж 3D харагдц руугаа шилжээ. Та Revit-ийн харагдцуудад зорчход маусны дугуй маань голлох үүргийг гүйцэтгэдэг байгаа. Жишээ нь бид маусныхаа дугуйг урагш нь эргүүлэхэд татаж байна. Хоош нь эргүүлэхэд холдож байгааг анзаарч байгаа. Та бүхэн анзаарсан бол бидний маусны маань курсор байршиж буй газар төв маань болж байна. Магадгүй бид уг хаалгыг татаж харах сонирхолтой байж болох юм. Тэгвэл маусныхон курсорыг ойролцоогоор авчиад маусныхаа дугуйг урагш нь эргүүлэх замаар татаж болох юм. Мөн та маусныхаа дугуй дээр дарж чирэх замаар тухайн харагдцаа чирэх боломжтой байгаа. Магадгүй бид уг модыг тодорхой хэмжээнд голлуулж харах сонирхолтой байж болох юм. Мөн та 3D дээр Shift-ээр дарж байгаад маусныхаа дугуйг эсвэл маус хоёроор дараад хөдлөхөд бид 3D харагдц дээрээ тойрч ирж байгааг анзаарч байгаа. Гэхдээ энэ нь бидний хүссэн хэсгийг тойрч ирэхгүй байх магадaltaй. Учир нь Revit маань өгдмөлөөр таны төслийн 00 зэгийг тойрч иргэдэг байгаа. Магадгүй бид зөвхөн уг модыг тойрч харах сонирхолтой бол та шаардлагатай элементээр сонгоод тойрч харж болно. Энэ нь бидэнд сонгосон элементээр тойрч харах боломжийг олгох юм. Одоо бүгдээрээ Project Browser-ийнхаа tab дээр дараад Project Browser руугаа шилжээ. Тэгээд Floor Plan-ийнхаа 01 Entry Level харагдц руу оръё. Хэрвээ бид байгуултаа харагдц дээр маусныхаа дугуйг урагш нь эргүүлвэл мөн адил татаж байна. Мөн адил хоош нь эргүүлэхэд мөн адил холдуулж байна. Мөн та маусныхаа дугуйг дарж чирэх замаар харагдцаа чирэх боломжтой байгаа. Харин Shift-ээр дарж байгаад маусныхаа дугуй эсвэл маус хоёр дээр дарах замаар эргүүлж харах боломжгүй байгаа. Учир нь энэ маань бидний барилгын 1D давхрыг харуулсан 2D харагдц гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн бид Drawing Area-ийн баруун дээд буланд байршиж уг хоёр багжийн тусламжтай төсөлтөөр зорчиж болох юм. Та бүхэн анзаарч байгаа бид эдгээр дээр ойртоход тодорч байна. Харин холдоход бүдгэрч байна. Үүнийг Navigation Bar гэдэг байгаа. Уг Navigation Bar-ын маань доод хэсэгт байршиж уг багжийн тусламжтай бид ажиллаж буй харагдцаа өснөөрөө татаж холдуулах боломжтой байгаа. Бүгд уг сум дээр даръя. Ингээд бидэнд тодорхой сонголтууд байна. Одоогийн байдлаар бид Zoom in Region-ыг сонгосон байна. Тиймээс бүгд уг тэмдэглэгийн дээр дарж Zoom in Region багжийг ашиглацгаая. Та Zoom in Region багжийн тусламжтай диагонал орших 2 цэг сонгож тухайн хэсэг рүү татах боломжтой байгаа. Одоо бүгдээрээ уг сум дээр даръя. Тэгээд Previous Pan and Zoom буюу өмнө харж байсан өнцг рүүгээ шилжье. Мөн бүгдээрээ ахин сум дээр дарахад Next Pan Zoom буюу буцаад Zoom in Region-оор татсан уг хэсэг рүүгээ шилжих боломж байна. Бүгдээрээ шилжиж өгье. Мөн бид уг сум дээр дараад Zoom Out 2 хэсэг сонгож болох юм. Энэ маань бидний яг харж буй өнцгөөс 2 дахин холдуулах чадвартай байгаа. Ингээд та бүхэн анзаарч байгаа бидний уг багжийн маань тэмдэглэгээ өөрчлөгдөж өглөө. Өөрөөр хэлбэл бид одоо Zoom Out 2 хэсгийг сонгосон байна. Өөрөөр хэлбэл та уг тэмдэглэгийн дээр дарахад Zoom in Region-ыг биш Zoom Out 2 хэсгийг гүйцэтгэх болох юм. Мөн бүгдээрээ энэ дээр дараад Zoom to Fit-ийн тусламжтай тухайн харагдцаа тааруулах боломжтой байгаа. Ахиад бид нэр тэмдэглэгээ өөрчлөгдөж өгсөн байгааг анзаарч байгаах. Мөн бид уг сум дээр дараад Zoom All to Fit-ийн тусламжтай нээлсэн буй бүхий л харагдцуудаа тааруулж харах боломжтой юм. Энэ юу гэсэн үг гэхлээр бүгдээр уг харагдц руугаа баг зэрэг давтъя. Тэгээ View tab дээр дараад Tile window багжаа сонгоё. Ингээд бидний төсөл нээлттэй буй бүхий л харагдцууд харагдаж байна. Бүгдээрээ уг сум дээр дараад Zoom All to Fit-ийг товшиход бидний бүхий л харагдцууд маань багтаасж байгааг анзаарсан бах. Бүгдээрээ уг харагдцаа буцаага томруулъя. Мөн та уг сум дээр дараад Zoom Sheet Size-ийн тусламжтай ойролцоогоор хэвлэхэд хэрхэн харагдахыг харах боломжтой байгаа. Харамсалтай нь бидний шаардлагыг хангасангүй бүгдээрээ тухайн харагдцаа тааруулж өгье. Тэгээд ахиад Zoom Sheet Size багжаа сонгоё. Тэснэр бид уг байгуултыг 100-ны масштабтайгаар хэвлүүл ойролцоогоор яаж харагдахыг харах боломжтой болж байна. Учир нь бид компьютерийн дэлгэц дээр яг наривчлалтай дүсэж харуулах боломжгүй юм. Гэхдээ нэлээд ойролцоогыг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид эндээс бидний уг тавцангийн маань гадаргуун хээнүүд хээний хуваалтад тодорхой харагдах юм байна. Хоёр хавцтай хаалганы маань зураасууд хоорондоо салж харагдах юм байна гэдгийг тодорхой харж болох юм. Хэрвээ бид тухайн харагдцын масштабыг 1-ийг харьцах 200 дээр тавьбал та бүхэн анзаарч байгаах бидний annotation элементүүд маань модельтойгоо харьцуулахад хэтэрхий том болж өглөө.
Өмнөх хичээлүүдээр бид үзсэн байгаа datum болон annotation элементүүд маань масштабад автдаггүй. Харин модуль элемент маань масштабад автдаг гэдгийг анхаараарай. Одоо бүгдээрээ zoom sheet size дээр даръя. Ингээд бид 200-ны масштаб дээр уг байгуулалтаа хэвлэхэд бидний эдгээрхэнүүд маань харагдахгүй байна. Хаалганы маань хавцын 2 зураас 1 болж харагдана гэдгийг тодорхой харж болох юм. Энэ зорилгоор та zoom sheet size бажийг ашиглаж болох юм. Тэгэхээр бид маусныхаа дугуйг эргүүлж татаж холдуулахаас гадна navigation bar-ын тусламжтай төслийнхаа харагдцуудад зорчих боломжтой байх нь. Энэ хичээл дээр бид төслийнхаа харагдцуудад зорчих энгийн аргуудыг авч үзлээ. Бүгдээрээ хичээлийн явцад эдгээр аргуудыг цааш нь дэлгэрүүлж авч үзэх болно.